Сабацганы үзэгчтэй олон телевиз такси шоу нэвтрүүлгийнхаа цааш шинхэн дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Dose Entertainment-ийн захирал Монгол Сан соёлын төвийн ажилтан Орцор ах маань оролцож байна. За энэ өдрийн. За өдрийн. За тэгээд наадан болоод одоо баг дуусаагүй байна да тийм ээ. Тэгэхээр та бас энэ жилийн наадмаар яаж баярлалаа? Сайхан наадам л уу? Тэгэлгүй яг энэ чинь Монгол түмний ганц одоо өөрсдийнхөө тусгаар тогтнолыг заавас өв уламжлалаа одоо харуулдаг энэ Монгол наадам гэдэг бол хамгийн сайхан наадам. Гадаадынхан ч их хөшөө боллоо шүү дээ тийм. Тэгээд Монгол наадам маань үзэхээр ирсэн гадаадынхан бас их сонир сайхан байсан баг. За Монгол хүмүүст бол эртээ тэргүй олон жилээр одоо цуснд нь суусан сайхан баяр наадам бол хүн болгоны сайхан одоо үндэсний баяр болж өнгөрлөө. Тэгэлгүй яг уу. За тэгээд сүүлийн үед Dose Entertainment-аар сонир сайхан юу байна уран бүтээл тийм ээ. Саяхан бас Jackson амьд гэдэг уран сайхны киноны одоо гол дүр өвөрцөгийн дүр тоглосон байгаа тийм ээ. Тэгэхээр киноныхоо талаар болон хамтгийнхаа уран бүтээлийн талаар. Тий одоо эрхэм элч уран бүтээлийн нэг гэж манай соёлын төвийн ажил Лавга хийн одоо продюсер хийсэн. Хэрэг Entertainment-тай хамтран хийсэн Jackson амьд гэж их тийм сонир нэртэй. Энэ кинонд сая тоглолоо. За тэгээд мэдээж одоо Jackson амьд гэж нэртэй учраас хүмүүс бас нэг тийм сонирхолтой санааг төрүүлж байгаа баг. Тэгээд энэ кино бол одоо кино театруудаар гарч байна. За тэгээд одоо жүжигчид бидний хувьд бол бас нэг сэтгэл төгшиж үзэгчид хэрхэн яаж хүлээж авах бол доо гэж жоохон санаа зовдог л доо. За тэгээд яг үдсэн улсууд бол их сайхан кино болсон байна гэдээ баяр хүргэж байгаа нь бас нэг сайхан урам өгч байна. Би сайхан Лавга ахтаа уулзж байгаад бас манай кино яагаад энэ одоо бусад кинонуудаас 100 нээлттэй хийж байгаараа бас их онцлогтой гэж хэлсэн л да. Тэгэхээр одоо үзэгчид ер нь хэр байх уу тий одоо бас урамдчдад санаа хэлэхээр бас нэг жоохон айдас эрсдэлс байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр үзэгчид ер нь одоо кино театруудаар нь хэр байх шиг байна. Хүмүүс яаж хүлээж авч байна? Тийм яг хуучин бол одоо чинь зуны цагт бол кино нээх гэдэг нь их ховор. Тэгээд театрууч гэсэн хаалга барьцдаг. Тэгээ би энийг бас их гайхдаг байсан өөрөө. Яагаад ийм сайхан зуны дэлгэр цагт хүмүүс уламд их театрууд хаалгаа нээж кино театр ч одоо их тэмдэгтэй байх хэвээр. Гадаа дотоодоор явж байхад бол 100 л хамгийн их тийм үзэх харах юмуд их байдаг. Манайх энд ихэвчлэн одоо цуслан лагер руу гараа явчихдаг юм шиг байна. Амралтын байдлаар шилжиж байгаа болохоор. Гэхдээ харин хаа очиж Jackson амьд гэж энэ нийтмийн киног, адал явдлын нийтмийн кино гэдэг. Энэ киног бол их сайн үзэж байна. Тэгээд одоо манай үзэгчид ч өөрсдөө их тийм мундаг үзэгчд байдаг шүү дээ. Яагаад гэх юм бол энэ чинь маш олон телевизүүд байна. Одоо танай олонлоо телевизээр ч гэсэн дэлхийн маш том одоо шилдэг кинонуудыг телевизээр гаргадаг. Тэгээ үзэгчд маань одоо тэр мундаг кинонуудыг үзсэн болохоор өөрийн мэдгүй киноны боловсрол их өндөр болсон байт юм байна. Тэгэхээр Монголын кино урлагийнхан ч байдаг юм их тийм маш сайн зүйл, чанартай зүйл, их бодож хийсэн зүйл хийхгүй бол бас тэ үзэгчтэй гологд хаюул байдаг. Тийм болохоор энэ Хэрэг Entertainment хэмэл журам бүтээлийн нэгдэл бол Jackson амьд кинон дээр нэлээд их анхаарал тавьж хийсэн кино гэж би бодож байгаа. Тэгээд энэ удаад бол жүжигчний хувьар ажилласан болохоор яг өөрийнхөө тоглох юм дээр илүү их анхаарсан баг. Гэхдээ энэ кино бол багийн ажил учраас их тийм сайн бодод төлөвлөсөн ажил нь тийм чанартай уран бүтээл гарч байгаа учраас үзэгчд бас 100 гэлтгүүгээр тий хол хөдөө юм уу эсвэл цусландаа гарсан байсан ч гэсэн хамаагүй хурж иж үзэж байгаа нь бас сайхан байна. За тэгээд кино бол үнэхээр амжилттай юм байна тий. Тэгэхээр яг одоо таны яг өөрөө чинь бүтээсэн дүр өгөрцгийн талаар өгөрцөө одоо яг ямар учиртай ямар хүн тий. За тэгээд одоо зохиол уншиж байгаад өгөрцгий гэдэг нэг юм сонир нэртэй дүрийг санал болгосон. Тэгээд яг хөө тэр нөгөө яагаад ийм нэр өгсөн бэ гэдэг нь тэр киноны үйл явдал дотор бол харагдаж байгаа. За тэгээд ер нь киноны гол юм нь юу гэхээр за миний тоглосон юм шүү дээ. Энэ урлагийн юм уу эсвэл урлагийн том бүтээлүүд эднэр эсвэл одоо алдартай Майкл Джексон гэдэг хүн бол одоо дэлхийг хамарсан том од. Тэгээд урлаг өөрөө хүнийг их гоё засаж өгд юм байна л да. Ерөөсөө нэг тийм алдаж үлдэрсэн ч гэсэн тэр урлаг тайртай, тэр Джексны улаан фэнтэй. Тэгээ сэтгэл дотор нь Джексны хөгжим өргөлж ингэж явж идэг тийм залуугийн тухайн дүр юм байгаа. Тэгээд энэ зүгээр яг хүмүүст буугтаа ч юм уу энэ киноны бас утга санаанд нь эрэхтэй ч юм уу те. Хүн одоо чинь алдаж эндж болдог харваа шүү дээ те. Янз бүрийн юм тохиолдолд хүн чинь бүдэрч унтчаа тэгэл
унсан газар хөвтэй байдгүй шүү дээ. Босч ирэл өмнө гоцоо ядаж гүгэл цаашаа алхахтай тий. Яг л энэ шиг одоо бүдэрсэн залуу тий. Тэгээд цаашаа амьдралаа нэг тэгээд танилцж дотны найзтай болж тий. Тэгээд нэг юм гэрэлтэй гэгээтэй зам руу явж байгаа л тухай өгүүлж байгаа кино. Тэгээд тийм болохоор энэ дүр бас их тийм гэгээтэй хүнд эрэхтэй нэг тийм сайхан сэтгэл өгөхөөр тийм дүр болсон болов уу гэж бодоод байгаа. За тэгэхээр үзэгчид манай киноны талаараас баазрын мэдээлэл бас авлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо кино театруудаар очиж одоо Хэрүүб Entertainment мөн дээрээс нь Эрхэм мэлж. За тэгээд доо яах юм тоглосон тэрхүү уран бүтээлийг бас очиж үзээрэй, сонирхоорой гэж хэлэхээр байна. За тэгээд өнөөдөр доо яах юм одоо жүжигчин ихгүй. Өнөөдөр яагаад вэ гэхээр одоо такси шоу нэвтрүүлэгт орж байгаа таксины жолооч хийх хэрэгтэй байгаа. Тэгээд урд өмнө ер нь таксинд явж ив ер нь хэр дуршлагтай жолооч хэлээ. Гэхдээ одоо таксинд яаж явах вэ? Гэхдээ одоо нөгөө такси драйвер кино байдаг шүү дээ. Тэр киног үзэж байгаад ингээл таксины жолооч нар бол хамгийн их одоо мэдээллийг цуглуулсан тий. Эсвэл энэ хүмүүсийн одоо юу хүсээд байгаа тий яадаг энэ өнөөдөр юу болохоо болчиход байгаа гэдэг хамгийн их мэдэрдэг хүмүүс юм болов гэж боддог байхгүй. Заримдаа ч бид нар такси бариад явдаг. Тэгээд такси бариад явж байгаад ер нь бас буу халах дуртай таксины жолооч нар байна шүү дээ тий. Тэгээд тэд нартай ярьж байгаад бол хамгийн их тийм зөв юм ярьж байгаа. Одоо чинь урд бид нар амьдрах тасалбар гэдэг хар тамхины эсрэг кино хийж байгаад ерөнхийдөө бол энийг таксины жолоочоос ер нь бас энийг хийхгүй болохгүй юм биш үү бодож ирсэн байхгүй. Ягаад гэх юм бол одооны энэ залуучууд сони юм аа. Яг нэг таксины жолооч ярьж ирсэн юм. Одоо амнаас нь арх өндөртөхгүй. Тэгээ нэг илий болоо юм ярьсан л уусуу те. Энэ залуучууд амар болж байна ярьж ирсэн байхгүй. Тэгээ ер нь бол зүгээр тэд нар тэр бол одоо чинь нийгмийн прогноз байна шүү дээ. Тэр бүх юм халууны шийдшин мэдэрч шүү дээ. Ягаад гэх юм бол дандаа хүмүүсийн дунд л явж байгаа болохоор тийм хүмүүсийн өөртөө тийм салбар янз бүрийн хүмүүстэй өдөрч явж байгаа болохоор тийм шөнө оройч одоо явж л байгаа юм шүү дээ. Тэгээд энэ бол их тийм яг хүмүүсийн дунд байдаг их тийм сүрхий одоо тийм судалгаа хийж байгаа. Судалгаа хийхэд бол таксины жолоочноос их юм гарахаар тийм л юу л да. Тэгэхээр өнөөдрийн шоунд бол оролцож байна. Учиргүй би ч одоо тийм хүмүүстэй айхтар буу хаална гэхээсээ илүү одоо мэдлэгийн сорих баг тийм. Иймэрхүү шоунд би их дуртай. Ягаад гэх юм бол одоо жишээ нь бусад телевизүүдийн ч байдаг гадаадын телевизүүдийн яг асуулт хариулт явуулдаг. За тэгээд хүмүүс өөрсдийнх нь одоо чинь ерөнхий мэдлэг нь хэр байдаг юм бэ гэдэг л одоо сорьсон ийм нэвтрүүлгүүд бол их тийм хүндч өгөөчтэй тий. Бас хүмүүс ч өөрсдөө сорж бас нэг одоо мөнгөөр тий азаасаар өөрийгөө одоо хэмжих тийм боломж олгодог болохоор энэ такси шоунд оролцож баяртай байна. Тэгээ одоо надтай таарах хоёр хүн одоо их мэдлэгтэй боловсралтай хүмүүс байгаасаа гэж бодож байна. За тэгээд өнөөдөр ямар азтай хоёр оролцогч зорчигч одоо тийм үү? Одоо доо яхтаа маань таарч одоо гэртээ хүргүүлж мөн дээрээс нь асуултанд хариулж одоо хичнээн төгрөг хожихыг хэдүүлээ хамтдаа байж харъя тийм үү? Тэглгүй яах вэ тий. Тэгээд яг хүн болгон заавал ухаантай байх албагүй, хүн болгон бүгдийг мэддэг байх албагүй ямар бурхан биш тий. Гэхдээ ер нь бол зүгээр хүмүүс ерөнхий мэдлэг их сайтай байх хэрэгтэй болов гэж боддог. Тэгээд энэ нэвтрүүлгээр дамжуулаад ч байт юм. Ер нь одоо чи аахаа шоу эднийг харж хахад заримдаа зүгээр гэртээ үзээд хэл захтандаг юм л да. Гэхдээ өмнөөс нь хариулмаар санагдаад байна. Амархан юм зарим хүн мэдэхгүй байхаар гол харлаад явчихдаг тий. Тэгэхээр зүгээр яг зүгээр зарим үед сандарсандаа ч тэгдэг байж магадгүй л дээ тий. Тэгээ одоо зүгээр юу байсан ш нэг онгоо гарцсан байсан шүү дээ. Юу Монголын хамгийн сүүлчийн юу хатан хэм бэ гэсэн чи цолмон гэж ягч. Тийм ээ. Тэгээд тийм фактны асуултууд хариулж байгаа улсууд байдаг лээ тийм хөгжилтэй юм да тийм. Энэ асуултууд бол би сая дуршиж үзлээ бас айхтар нэхуур бас нэлээд зарим юмч бас жоохон хатуудаа маягийн юм шиг байна. Гэтэ би жоохон оролцож байгаа улсууд жоохон тусдын болж бас жоохон хожоосоо гэдэг талаас бая гэж бодоод байгаа. За тэгвэл өнөөдөр доо яхыг одоо хэрхэн таксины жолооч хийх нь үү гэдгийг мэдүүлээ амттай харцгаая юм бил нөө. За бил. За багшаа. За оллоо телевизийн такси шоунд удаа оролцож үзэж байна. Шоу маань эхэлж байна. За кабинд ганцаараа дохин аванда. Шүн бол одоо аюулт итгээд сууж магадгүй өдөр бол гайваа. За такси шоунд маань оролцох хүмүүсийг хайж байна. За тэгээд одоо асуултаа тавин дээр хүнтэйгээ ярилцсан бас эдрэтэй. Хоёрдугаарт одоо бас энэ шоугаар дамжуулж байгаа. Манай энэ Улаанбаатар хотын зам нэр үнэндээ уртгартай байна. Энийг бол одоо нуур гол гаталж байгаа юм шиг явах юм.
Нэг бол одоо Бартат замын уралдаанд явж байгаа юм шиг явах. Энэ шоуг үзэж байгаа одоо хотын захиргааныхан байт юм одоо энэ зам янзалдаг энэ юунууд байвал одоо энэ шин зассан замууд нь эргэж эвдрээд байгаа учрыг нь олдгүй юм байна. Энэ чинь ус зайлуулах юу хийж байж энэ зам чинь борооны уснаас зайлагдаж эвдрэхгүй байх нь шүү дээ. Сандэ? За минь чи энэ таксинд суусан чамайг сандэ хөргөж өгөн заяа. Гэхдээ энэ такси шоу, телевизийн шоу. За сайн байна танилцъя. Хэн бид нэр чинь? Даваа заяа. За сандэ орох ажилдаа явж гинөө тий? Чамаас би асуулт тавина. За эхлээд бол 200 төгрөгийн асуултууд байгаа заяа. 5 асуулт. Аюу амархан асуулт. Тэгэх юм бол чи 200 төгрөгийнхээ 5 асуултыг ингээд хожчих юм бол тэр мөнгө авах хэрэгтэй болно. Одоо чи таксинд мөнгө төлдөг бол таксинаас мөнгө авах гэж штэ, тийм ээ. За дараагийн 3 асуулт нь бол 500 төгрөгийн асуулт байгаа. За тэгээд хамгийн сүүлийн супер асуулт нь бол яа бишээ 1000 төгрөгийн дахиад хэдэн асуулт байна. Тэгээд супер асуулт байгаа. За. За тэгэхээр 200 төгрөгийн асуултанд одоо чи ингээд хариулаад эхлэх гэж байна. За хоёлаа эхлэе. Даваа хингэлээ. Даваа заяа тий. Усны хор хэдийд гардаг вэ? Усны хор хэзээ гардаг вэ? Хавар болоо нэг аян цахилгаантаа бороо ороод тий. Тэгэл тэнгуүтэл бид нар одоо жоохон байхад бол чийж мэдэхгүй байхад туул гол дээр очиж хэлэхэд аян цахилгаантаа дуута бороо орсны дараа усны хор гардаг байхгүй юу? 6 сарын хэдэнд байж болох вэ? За чиний хувилбар гаргав. 6 сард. Ихээр л. За энэ асуултанд хариулж чадсангүй гэж үзлээ шүү. За юу. 6 сарын 22-нд усны хор гард юм байна. 6 сарын 22-нд усны хор гарцсны дараа бол одоо усан сэлж мэлэхэд бол би энэ дээр юм туурахгүй. За ус бол хорог болцсон байна гэсэн үг. За нэгдүгээр асуулт өнгөрлөө. Хоёрдугаар асуулт. Улсын хурлд сонгогчид төлөөллөө хэдэн жилийн хугацаатай сонгодог вэ? 4 жил. Вэй, баяр хүргэе. За, нэг асуултнаас хариуллаа. 200 төгрөгийн хожоотой явж байна. 200 төгрөг чиний. За, тэнгуү дараагийн асуулт. Нар борооноос хамгаалдаг хамгийн авсаархан зүйлийг юу гэдэг вэ? Баяр хүргэе. За, хоёр асуултанд хариуллаа. 400 төгрөг таних. За, дараагийн асуулт. Ямар малын сүг саам гэдэг вэ? Ямар малын сүг саам гэдэг вэ? Цагаан юуны саам уу гэдэг байдаг тийм. Одоо юу эсвэл ямаа юу? Ямааны болов. Ямааны болов, нөгөөх нь юм болов. Саам уунаа гэж хүмүүс нэг явдаг шүү тий. Тэгэл одоо айрг гэл бодороо одоо тий. Айрны өмнө хий чинь нэг үүдтэй л нөгөө нэг жоохон шууд саасныг нь хэлдэг гэсэн. Цагаан юуны саам уунаа гэдэг шүү дээ. Ямаа л болчиход байна. Хар цагаан ямааны гэдэг. Хар цагааны ямааны саам уу гэж юу? Хар цагаан ямааны хар ямааны саам нь ямар хөө учиртай байдаг вэ тэгвэл? Тэр одоо тэгээд биеинд их сайн гэсэн. Цагаан ямааны саам ямар ах вэ? Сайн мэдгүй нөгөө гаргаад гэдэг юм байна. Тийм үү. За энэ асуултанд бүдэрлээ. Гүүний саам гинэ. Цагаан гүүний саам уунаа гэж нэг явдаг даа хөө. За хадыг 200 төгрөгийг одоо асуултыг байхгүй боллоо. 400 төгрөгтэй байгаа хоёлаа тий. Улсын баяр наадмаар хичнээн насны морд уралддаг вэ? 5 нас.
Урдлаараа. Улсын баяр наадам дөнгөж сайхан болж өнгөрсөн. Хэдэн насны морд оролцдог вэ? За тоолдоо. Да соёлын шийдлэн их нас газар хавл. 5 насаа гэж хөрх юм байна. 5 хэд вэ? 5 6. Аль нь вэ? Яг ингээд тоолглоор л нэг нь мартчихад байгаа. Хэрвээ тэр мартчихснаар 6. За зүгтээ 6 нас уралднаа. Тэр над марчин. Тоолж чи сайн. Тэг нарахгүй бас толгомдчихад байгаа тийм ээ. За тэгэхээр 600 төгрөг авсан. Энэ бол 200 төгрөгийн асуулт байсан шүү. За 200 төгрөгийн асуултанд бол 2 асуултан дээр нь хариулж чадсангүй. За харин 2 асуултын юу вэ? 3 асуултыг хариулж 600 төгрөг авчиад. За одоо хоёулаа байна штэ. Дараагийн 500 төгрөгийн асуултанд аваарай. За яа. За 500 төгрөгийн асуулт бол арай жоохон хүндрэн гэсэн үг. Саяных бол ерөнхийдөө бол гайгүй асуултууд байгаа зү тий. За чи хаана ажил хийдэг вэ? Би сурдаг амралтаар л хийж. За ямар сургууль сурдаг? Радио телевиз. Радио телевизийн дэд сургууль уу? Тий. Тэгвэл нэг чиглэлийн усууд байна шүү дээ бид тий. Телевиз инженер чиглэл. Инженерийн чиглэлээр телевиз. Өөрөөсөө маш зөв мэргэжил сонгосон байна. За амжилт хүсье. За хоёлаа штэ 500 төгрөгийн асуултанд хариулнаа. Түрүүний чи ямаа ярьдаг чинь буруудсан шүү. Тэр хэвдэж байгаа. Тэр осныхыг бол нэр үнэндээ мэддэг. Осных ч харин тий. Одоо мэдэж аваа. За 6 сарын 22-ноос өмнө болж усан сэлж болохгүй нэ штэ. 6 сарын 22-ноос хойш л усны хор гарцсан байна гэсэн үг. За 500 төгрөгийн асуулт нь Энэ жил ардын хувьсгалын хэдэн жилийн ой тохиож байгаа вэ? сая одоо чи телевиз үзсэн бол зүгээр шовтон хэллээ шүү дээ. Ардын хувьсгалын хэдэн жилийн ой тохиож байна вэ? 87. Эрхэм өндөд наадамчдаа ардын хувьсгалын 87 жилийн он баяр наадам нэлээд олон жилийн өмнө болсон байлээ. Тэгэл нэг ч удаагүй. Тэр сайн ч зурд ирдэг өдөө явчихсан. Тийм үү. За нодлон жил баяр талбайч гарсан. Тийм үү. За ардын хувьсгалын 90 гэдэг би чамд ойртуулж байна. 90 хэдэн жил яваа вэ? Одоо буутахаас яах вэ? Эрхэм өндөд наадамчдаа их Монгол улс байгуулагдсны 806 жил. Ардын хувьсгалын 90 3 жилийн 2 жилийн дараа болох болно. За энэ асуулт хариулж чадсангүй. 91 жил яа. За аргагүй хөдөөгаадаагаар явж байгаад ирсэн бол бас 91 сайн мэдхгүй. Сайн мэдхгүй байгаа. Юу ач холбогдол өгсөнгүй юу те. За зүгээр санаа зовлтгүй. Энэ бол эхний асуулт байсан. Чи саяны асуултанд хариулсан бол 500 төгрөгийг өөртөө авах байсан байхгүй юу? За яг хөө тэгтээ дахиад 2 асуулт байгаа. 500 төгрөгийн. Хүний дархлалыг сулруулдаг хамгийн том хүчин зүйл юу вэ? Ингээл дархлаа сулрахаач хүн ядраад ингээл те. Чимдаад ингээл шүн унтаж чадхаа байгаа л те. Ингээл байдаг байх нь шүү. Дархлааг сулруулдаг. Дархлааг сулруулдаг хамгийн том хүчин зүйл нь юу вэ? Өдөр болгон хэрэглэдэг зүйл. Хоолнд мөсгөл нойргуудсан. Зүйтэй хооллолт юм байна шүү. Хүний дархлааг сулруулдаг хамгийн том хүчин зүйл бол хооллолт. За тэгэхээр нэг асуултанд хариуллаа. Ингээд 500 төгрөг таних. За хүний дархлааг сулруулдаг хамгийн том хүчин зүйл бол хооллолт юм байна. За 500 төгрөгийн 3 дахь асуулт. Энэ бол 500 төгрөгийн хамгийн сүүлийн асуулт. Монгол хэлний их шигт гээгүүлэгчээр бүтсэн үгийг нэрлэнэ үү? Их шигт гээгүүлэгчээр бүтсэн үг. Яхаа л те. Гэтэ энэ хэцүү асуулт. Хэрвээ нөгөө нэг 10 дахь нөгөө засаад тушааж гэдэг тэр чойжо засаад тушааж. Чойжо засаад тушаачгаа. Чойжо засаад зугтаачгаа. Тушааж. Чойжо зассан хэрнээ тэгээд тушааж байгаа юм уу? Тэгэхээр нэг энэ хөл
Гişиг гүйгүүлэгч Орос үггүй юм тийм. Тэгэхээр наа чи бол бүр өнгөндөр болоод Бүгд орсон гэсэн үг. тий гişгт гүйгүүлэгчүүд орсон тий. Гişгт гүйгүүлэгч. Гişгт гүйгүүлэгч. Орсон нэг үг. Хариулах нь уу? Цойжоо засаад тушаачих бол биш байна. Гişиг гүйгүүлэгч. За хариултыг хэлэх үү? За мэдгүй. Мэдхгүй юу? Хэлэх үү? Монгол баавар гэдэг үг байна. Тийм ээ, гişгт гүйгүүлэгч орсон үг юм байна л да, Монгол баавар. Энийг бол надаас асуусан ч би бас мэдхээргүй юм байна. Энэ бас явдалтай юм байна. Гэхдээ монгол хэлний дүрмийг сайн мэдчихэж гадаад хэл сурах хэрэгтэй юм байна. шиг юу бол байж лээсэн л. Зүйтэй зөв. Мэдхгүй л. Чамралтай. Тий. Мэдхээр байна уу тий? Тийм манай чи монгол хэлний ангиас бол. Тэгвэл чи өвн цаг чиний хамгийн сайн мэддэг асуулт ч өгнө орж ирсэн байна шүү дээ. Болсон жоохон мартчих. Мартчих тий. За одоо бити мартаарай энийг. За одоо 1000 төгрөгийн асуулт руу орлоо. 1000 төгрөгийн асуултын хамгийн ихнийх нь амархан юм байна. Хормон дээр ардын ямар дуу дуулдаггүй вэ? Одоо намар болох чинь хорим найрын цаг эхлэн дээ. Ямар ардын дуу дуулдгүй вэ? Гэсэн асуулт байна. Одоо нөгөө хоройтой дуу. Тий одоо ингээд нэг манайх ч одоо нэг дуун дээр дуулж болдгоо нэг дуунууд байдаг шүү дээ. дуун дээр дуулж болохгүй шээ. Хормон дээр тий. Хоройтой гэдэг. Тий нэг манайх ч хорим эднэр бол одоо гэрийн найр, эднэр хүүхдийн үсний найр, за тэгээ хормон дээр эднэр их ёс заншилтай байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ямар дуу, ямар ардын дуу дуулж болдгоо вэ? Нэг л дуу юм тий. Нэг л дуу нэг л. Нөгөө нэг дээр чи нэг дуучин дуулаадсэн юм. Тэр дуу. Дээрд нэг дуучин дуулаад байсан дуу, тэр дуу. За чи Тэр чи би мэдэх болохоор ч тайлбарх бай. Тэр чин зөв байна гэлтэй биш. Дээр нэг дуу чи ямар дуу дуулаад байсан юм? Дээр нэг дуучин дуулаад байсан дуу. Бол айгүй бол тэр чин мөн дөө. Хормон дээр үү? Чамаг зүгээр нэг дуу гаргаал. За. Чардын. Одоо хараа би чамд бүр төхөөлж хэлье. Манай хуучны одоо чи бас театрын инженерийн телевизийн чиглэл рүү яаж байна? Хуучны кинон дээр тоглодог. Одоо тий. За бүр тодруулж хэлэх юм бол нүгэл буян кинон дээр тоглодог жүжигчин байдаг. Ичин хорлоо гэдэг жүжигчин. Энэ ичин хорлоо гэдэг жүжигчин өөрөө зохиосон тийм дуу байгаа. За энэ дууг бол одоо жишээ нь ичин хорлоогой, нор банздгой, саран туяа дуучин. Энэ гурван дуучин ерөнхийдөө бол дээр үед ичин хорлоогой өөрөө дуулж ирсэн, дунд үед нь нор банздгойж агуу их одоо уртын дууч байна шүү дээ. Тэр хүн дуулж байсан. Хамгийн сүүлд бол одоо гавьяа жүжигчин, зууны манлай эстрадын дуучин, саран туяа дуусан. Нүгэл буян кинон дээр тоглодог. Ичин хорлоог таних уу? Мэдэж байна уу? Энэ жүжигчд харж байсан. Харж байсан. Хаана харж байсан? Зургатаар л. Тийм үү. Чамайг уулзаж өвсөж явуулаа гэж хууч хөрхнө өгсөн чинь. Тийм ба. За, ичин хорлоогоо. Нүгэл буян гэдэг кино байдаг шүү дээ. Тийм. Эсвэл зогтойч кино мэдэн шүү дээ. Тийм. Зогтойч киноны одоо зогтхом тайжийг ээж гэж дүрдэн тоглосон хүн байна шүү дээ. Одоо нүдэн чи бууж байна уу? Чи хорлоогоо. Боожлаа л дээ. Тэр хүний нэг дуу байна. За энэ дуу одоо таах нь таахгүй нь. Буудад үзтээ. За буудна. Гойлонгоо. Зөв дөөхөө. За наад чи багхгүй юу? Гойлонгоо дууг одоо хорин найран дээр дууж болохгүй нэ. Ягаад гэх юм бол үгийнх нь утга учир нь өөрөө энэ их сонин түүхтэй. Чи дараад нь тэрийг олж уншаарай. За. Харин нэг сонсчлээсэн л дээ хүмүүс. Зүйтэй. Сонсчлээсэн тэгэл яг. За ингээд нийт дүн бол 1000 6 юу лээ 2000 100 боллоо шүү дээ тий. За дараагийн 1000 төгрөгийн асуулт. Хүзүүтэй байж толгойгүй, гартай байж хүлгүй. Энэ онцгойг таана уу? Хүзүүтэй байж толгойгүй, гартай байж хүлгүй. Айгүй амархан одоо жишээд наадам цагаан сараар хэрэгэлдэг зүйл байна. Ардын одоо яслал төгөлдөр одоо сая одоо наадмаар их олон хүмүүс хэрэгэллээ. Цагаан сараар их олон хүмүүс байнга хэрэгэлдэг болсон.
Одоо зарим нь бол одоо их бүр их гоё болж байгаа. Сосор урамгаа их одоо чиргэлдэг. Жүжигчин сосор урамгаа үзүүтэй байж толгойгүй гэдэг. үзүүтэй байж толгойгүй, гартай байж Тэр гар эхлэх чинь тэр хөөргөлж болно л. Биш үү? хөөгч болохоор толгойтой шүү дээ. Шүрэн толгой байна тий. Тэрийг үзүү гэдэг байна. Тэр чинь хүзэн үшээ. Тэр чинь толгой. Тий. Шүрэн толгойтой хөөрг гэдэг. Тэгэхээр энийг сайн мэддэг юм. За тэгвэл алгах хэрэгтэй. Энэ бол дээл. Тийм байгаа шүү дээ тий. Айгүй авархан. Би чамд айгүй төхөлж өгсөн шүү дээ. Сосор урмахыг яриад эхлэнгүүт цаа чи их гоё дээлд согтдог өөрөө ч их хүсдэг шүү дээ. За дараагийн асуулт. Хойно урдаасаа адилхан уншигддаг өгүүлбэр юу вэ? Үг биш үү? Өгүүлбэр. За яг чи нэг үг хэлдэг. Үг бол мэднэ. За ямар үг? Хадгалагдах гэдэг. Хадгалагдах аа. Наа чи бас зөв л. Гэтэ нэг өгүүлбэр гэж энэ чи заасан байна л та. Өгүүлбэр ээ. Өгүүлбэр та Мэдхгүй нөө. мэдхгүй юм. За харамсалтай байна. За энэ бол хэрэм шош мэрх. Хэрэм шош мэрх гэдэг өгүүлбэр байна. Яг л Нөгөө талаас яг уншиж байгаа үстэй. За ингээд хөөрхий минь 1000 төгрөгийн асуулт дуслаа. За одоо ингээд супер асуулт заа. Энэ супер асуултанд оролцох аль эсвэл байна шүү дээ. 2100 төгрөг байгаа тийм. 2100 төгрөг аваад тоглоомоос гарах уу? Оролцох уу? За тэгвэл супер асуулт. Супер асуулт бол тэгээ. Супер асуулт битээ саанда дээр ирж байна. Яг энэ саандагийн энэ үнцээр зогсож байгаа хоёулаа супер асуултаа явуулчих тийх үү? За. Нэг ширхэг нь 21 м өндөр, 2.5-аас 50 тонн жинтэй, 900 орчим хүн чулуу оршдог арал ямар нэртэй вэ? А. Чежу, Б. Пасифик, В. Хоккайдо, Г. Жава. Чежу чинь Нэг арал дээр нь 900 орчим тийм хүн чулуу байдаг байна шүү дээ. 21 м өндөртэй 2.5-аас 50 тонны жинтэй. нөгөө төхөр нэг Хоккайдо. За. Чежу, Пасифик, Хоккайдо, Жава. Пасифик. Тий. Хэрвээ чи энэ асуултанд хариулах юм бол 2100 төгрөгөө дахиад нэг дахин нэмэгдүүл 4200 төгрөг олгож авах гэсэн үг. Хэрвээ хариулах юм бол. Чежу орлож та амралтын л. Тий. Одоо солонгосын том амралтай. Энд дээр ч нэг чулуу байдаг юм болоо да. Тэр Пасифик тэр хамгийн сүүлчний. Пасифик, Хоккайдо, Жава. Жава нэг нь л гэж магадгүй таам. Энэ өөр. Тий. За тэгээд хэл. 3 тоолно. 1 2 2-аас Пасифик нэ да. Пасифик юу? За энэ дөрвөн аралдаа Чежу, Пасифик, Хоккайдо, Жава. Энэ дөрвийн аль нь вэ гэдгийг одоо чамд хэлье. Энэ дөрвөн арал дээр байдаг 900 орчим 2.1 тий 21 м өндөртэй 2.5-аас 50 тонны жинтэй чулуу байдаг. Арал бол Пасифик арал байна. За баяр хүргэе зөв таал. Энэ нөгөө хоёр нь нэг нь аялж уушлах, нөгөөх нь чинь Японы хэлж. Энэ хоёр нэг л. Аа. Энэ хоёр нэг л. За тэгэхээр одоо зөв. Тэгэхээр 2100 төгрөгийн ялтай явж ирсэн шүү дээ хоёлаа тий. За тэгэхээр нэг дахин өсгөн. Ингээд 4200 төгрөгтэй буухаар болж байна. За дооёх маань ямар тач ихнийхээ зорчигчиг маш амжилттай авчирлаа. Эхлээд жоохон хүн олдохгүй нэлээ бөгөө. Хотоор ганцаараа машин дотор ганцаараас бааха өгж явлаа. За тэгээд арай гэж одоо энэ манай нүд дүүрийн сайхан залуу гараа өргөж такси зогсоосон. За манай даваа заяа гэдэг залуу радио телевизийн дээр сурвалж сурт юм байна. За бид тэр нэлээд асуулт хариултан дээр хоорондоо зөвлөдөг яг би асууж манай хүн хариулт та. Тэгээд ер нь бол асуултууд бол бас хүчтэй нөлөөсөн байх гэж бодож байна. За даваа заяа анх суухдаа нэлээ харж байгаа суух шиг болсон. Мэдээд суу мэдхгүй сууж. Яг анх зогсоод ороход оллоо гээл тэгэл энийг харлаа да. Тэгээд за зүгээр л юм болоо тэгээд суусан чаар гэлээ зэн шаваа.
Жохон толгомдлаа жохон. За зорчигч маань тэгээд хэдэн асуултанд хариулаад эднэр байж байна. За манай ихтэй 200 төгрөгийн асуултанд 5 асуулт байснаас 3-т нь хариулаад 600 төгрөг очоод 500 төгрөгийн асуултанд бас нэг асуултанд хариулсан 3 асуултын нэг нь хариулаад 500 төгрөг ингээд 1100 төгрөг болсон. Цаашаа 1000 төгрөгийн асуултанд бас хариулсан. За хариулахдаа нэг асуултанд хариулсан. Ингээ 2100 төгрөг хожоотойгоор явж байгаад хамгийн сүүлийн супер асуултанд тоглоомд оролцъё гэж шийдсэн. Тэ мөнгө аваад ухаан эсвэл оролцох гэдэг асуултанд оролцоод ингээд зөв хариулснаар 4200 төгрөгийн одоо хожолтойгоор таксинд мөнгө төлөх биш таксиас мөнгө авахар болоод ууж байна. За манай нэвтрүүлгийн бодлогоос онцлог тэр шүү дээ тийм ээ. Хүмүүст бас мэдлэг болгон дээрээс нь одоо хүн таксинд цуугаад мөнгө өгдөг бол манай таксинд цууснаар одоо мөнгө аваад буулаа шүү дээ. Дээр нь одоо ахын чамд яхад энэ Тэнгис өргөө соён кино театруудаар Джексон амьд гэж уран сайхны кино гарч байгаа. За их там чи хөдөө явж ирсэн байна бас сайн мэдэхгүй байгаа бох тийм. Тэр чамд сануулж хэлээ. Тэр Джексон амьд кино уран сайхны кино очиж үзээрэй. Тэр үлээрээ байх юм тийм очиж ингээ үзээрэй. Тэр найзуудтайгаа цуг үзээрэй. Ягаад гэх юм бол энэ киног үзэхэд нэг тийм өөрсдөө чи амьдрал бас нэг тийм сонирхолтой, хөгжилтэй ч юм уу бас сонирхолтой талаас харагдаж магадгүй кино юм байгаа шүү. За зорчигчийнхоо хоцсон 4200 төгрөгийг гартуулнаа. За тэгээд минь тэгээд ингээд шөө сайн ном уншаад шөө олон мэдээлэлтэй сайхан асуултууд нь хариулдаг болоорой. За тэгээд маань нэвтрүүлэгтээ бас өгөөж шиг гэж компани хамтран ажиллагаа. Тэгээд өгөөж шиг компани энэ хүү тамиг гэсэн 100% жимсний амттай жүүс байдаг. Тэгээд бүтээгдэхүүнийхээ дээжээс бас манай нэвтрүүлэгт оролцсон. Одоо зорчигч даваа заяад бас гарын бэлэг болгож өгч байгаа. За тэгээд маань нэвтрүүлэгт оролцсон баярлалаа. Сондог хөтөлбөрийн өндөр амжилтсэ. За баярлалаа. Таанд ч гэсэн ажлын өндөр хүсье. За баярлалаа. За зорчигч маань саанд дээр буух хэвээр саанд дээр хүрээд ирсэн. Тэгээд одоо саанд дээр гал авахтай тий. За баярлалаа. За баярлалаа. За эхний зорчигчдод амжилттай байсан. Одоо бол дурслагчсан юм шиг. Одоо яхад дурслагч байна. Тэгээд өдрийн цагаар таксиныг харагдгүй аргагүй юм байна шүү дээ. Шинэ өдөр бол хүмүүс бас нэг тийм таксин суугаад идэг юм байна. Шөнийн цагаар юм уу ажил тарах ажилд явах эрсдэл илүү байдаг. Тэгээд одоо яг энэ захын хавцаа явж байгаа учраас такси явчих. Одоо тэр нэг байна. Одоо би зүгээр дараад машинаар явж байгаа хүн хараад ахаар болчихлоо шүү. За тэгээд өргөшөө. За. За дараагийн оролцогч одоо болноо. Дараагийн оролцогч маань энэ захын хавцаа ирсэн байж байгаа шүү. Хүмүүс өсөө ярих болов бодоод байна. Бидний чадна. Яа хийзэмээ. 요것도 지금 좋아하다 나왔어. Тийм үү. Та хоёр хөдөөний хүмүүс үгүй юу? Төвөө улсууд уу. За сайн байцгаана уу. Намайг жүжигчин Дорц сүрэн гэдэг юм аа. За бид нэр Оллоо телевизийн таксинд цуулаа. Тэгээд Оллоо телевизийн такси бол такси шоу нэртэй шоунд оролцож байна гэсэн үг. Телевизийн шоунд оролцож байгаа шүү. За та хоёроо амжилт хүсье. За такси шоу бол маш амархан. Та хоёрыг зорьсон газар чи хүргэж өгнө. За хүргэж өгөхөөс өмнө бид нэр асуулт тавина. Энэ асуултаа бол та хоёр таксинд мөнгө төлдөг бол бид нар та хоёрт асуултанд хариулах юм бол мөнгө төлнө. Тэгэхээр маш амархан. Та хоёр нэг гэр бүлийн хоёр уу те? Биш юм уу? Ажил хөөцөлж явж байгаа усууд уу? Ажил хөөцөлтэй. За хаана ажилдаг вэ? Таны алдар хэм бэлээ? Бататар. Таны? Хамаа. За тэгэхээр одоо ямар өчтэй вэ гэдгийг тайлбарлаад хэлье. Би та хоёрт эхлээд 5 ширхэг асуулт тавина. Хоорондоо зөвлөж хариулж болно. Энэ 5 асуулт бол 200 төгрөгийн асуулт байгаа. Хэрвээ зөв хариулах юм бол 200 төгрөгөө одоо та хоёр өөрсдөө аавна гэсэн үг. Хариулахгүй бол 200 төгрөг авч чадахгүйгээр өнгөрөөд байна гэсэн үг. Эхнийх зөвхөн 200 төгрөгийн асуулт. Дараад нь цаашаа мөнгө нэмэгдэж асуултууд явагдана. За тэгэхээр багийн хамаа хоёртой
хийж байгаа такси шоуны маань хамгийн ихний асуултыг тавих гэж байна. За асуулт 1. Усны хор хэдийд гардаг вэ? Самархан асуулт байгаа зү. Усны хор хэдийд гардаг вэ? Одоо жоохон бахад санаж байна уу? Энэ туулгалтай чинь усны хор гарсан гэж хүүхдүүд. Бороо ороход нэг анхны бороо ороход тэнгэр дуурахад Тэ уг нь зөв гардаг гэдэг. Яг зөвтэй тэнгэр дуурахад усны хор гардаг. Гэхдээ он сар өдөр байх хэвээр. Он сар өдөр. Тэ он сар ч байх вэ? Зүгээр сар өдөр. Хаврын улирал дараа байх уу? Тэ одоо чинь 4, 5, 6, 7 гэж сарууд байгаа шүү дээ. Тэрний одоо 5, 6 юм уу? Тэ 5 сард юм уу? 6 сард юм уу? 6 сард бол 6 сарын хэдэн дийн тэ? Одоо нар утсан 6 сарын 22. Сүүтэй тэглгүй яадаг юм бэ? 6 сарын 22-нд усны хор гардаг юм байна. За ингээд та 200 төгрөгийн асуултанд хариулаад 200 төгрөгийн эзэн боллоо. За 100 төгрөгөөр л надад 100 байгаа шүү гэж бодоод байж байгаарай. За 200 төгрөгийн хоёр дахь асуулт заа. Улсын хурлд сонгогчид төлөөллөө хэдэн жилийн хугацаатай сонгодог вэ? За зүйтэй 4 жилтэй. Дөнгөж сайхан сонгуул боллоо. За ямар нам ямар хэмжил сонгуул өгсөн бэ гэж асуухгүй яагаад гэвэл тэр бол хүний өөрийн одоо асуудал. 4 жил гэдэг чинь 100 ингээд та хоёр 400 төгрөгийн эзэн боллоо шүү. За дараагийн 200 төгрөгийн асуулт. Нар борооноос хамгаалдаг хамгийн авсаархан зүйлийг юу гэдэг вэ? За олон улсын хэлээр нийллээ. Зоонтойг нарны хаалт шүүхэр. За зүйтэй. Дахиад 200 төгрөгийн эзэн боллоо. Багийн та яагаад нэг хариулахгүй хамаа аягүй сүрхий хариулаад байна. Нэг сайн оролцож өгөхгүй байх чинь. Хариулсан шүү дээ. Хариулсан билүү? Тэгсэн билүү. За. Тэр 4 жилиг хариулсан уу? За. За тэгвэл ингээд 600 төгрөгтэй боллоо. За бидний дараагийн асуулт. Ямар малын сүг саам гэдэг вэ? За зүйтэй гүүний саам. За түрүүн бол байна. Түрүүн та хоёроос өмнө оролцож Ямааны саам гэдэг л зөв. Хар цагаан Ямааны саам болоод айгүй явсан. Тэгвэл чигээр явж байгаа дэргээд гүүрээр орчих уу? Энүүгээр орчих болох юм байна шүү дээ, тий. За дараагийн асуулт. Улсын баяр наадмаар хичнээн насны морд уралддаг вэ? Улсын баяр наадмаар Ихнээс азар 5 насны. За хоорондоо сайн ярилцаарай. Жарамар ороход. Ямар ч юм нэг 5 насны болсон. Тэг та хязгаарнаас хоёрхан ихнээс азар 5 насны. Ихнээс саяд мэдсэн чинь. Би одоо яг үүндээ бол би өөрөө бас сайн энэ нормал сайн бас битгэхгүй. Гэхдээ хариулт нь Тэр бүрэн гэж. орол байна да. За энэ асуултыг хамгийн сүүлийн хувилбарч юу вэ? Миний бол ингэ тав болоод байгаа. 4 Уунасны мод хийч. За 3 тоглолоо 1 2 3 сүүлийн хариулт. Би яаж толгой эргүүлж яж магадгүй шүү бас. 5 л гэж бодож байна. Тийм үү. За 5 гэсэн бол хариулт буруу байна. 6 насны мөр уралдаг юм байна. Тийм. Уг нь тэр чих зөв хөлбөр орж ирсэн л дээ. Тэгээд би та хоёрт бас хитрхи их тусалж болохгүй болчиход байна. Ягаад гэх юм бол шоуны дүрм учраас. Тэгтээ харамсалтай. Та хоёр маань 5 асуултнаас 4-д нь бол хариулсан. За нэг асуултыг хариулж чадсангүй. Ингээд 800 төгрөгтэй байгаа тийм. За одоо 500 төгрөгийн асуулт орж ирж байна. За манай Оллоо телевизийн такси шоуны 500 төгрөгийн асуулт бол нэгдүгээрт нь Энэ жил ардын хувьсгалын хэдэн жилийн ой тохиож байгаа вэ? 91 жил. за зүйтэй. За түрүүний
оролцогч та хоёрын өмнө оролцогч 87 жилийн ой гэдэг. Манай чинь бүр буцааж урагшлуулаа цаг хугацаа гэж чинь. Ингээд олсон 91 жилийн. Ингээд та хоёр дахиад 500 төгрөгтэй боллоо. За, тэгэхээр чи 800 дээр 500 гэхэлэр чинь 1300 төгрөг нэ. Ашигтай ажиллаж штэ. Таксийн цуснаар. За, дараагийн асуулт уу. Хүний дархлалыг сулруулдаг хамгийн том хүчин зүйл юу вэ? Нэр За, нэр уур уцаар. Ер нь та хоёр хэр уурдаг вэ? Ер нь хотод ер нь уур хүрхээр юм их байгааз. Бас баярлуулахаар юм уур хүрхээс их байна уу, бага байна уу? Та хаана ажилладаг юм бэ? бид нар За, ямар компанид ажиллах вэ? Өөрсдөө юу? За. Засал чимэглэл гэдэг хийх үү? За, сүүлийн хариулт. Хүний дархлааг тийм ээ. Хамгийн их сулруулдаг зүйл юу вэ? Хөө, би чинь буруу явчлаа шүү дээ. Энд чинь буцаж ирэглээ. Буруу явдаг гэж шүү дээ. За, хүний дархлалыг юу вэ? тийм ээ өвчин эмгээг байж болохын арих согтууруулахундаа байж болох. За. Маш лингийн зүйл байгаа да. Ингээд үү? Тий. Дөрөв жирчээс та алж जैन да борлоо. За, хамгийн сүүлийн хөлбөр 1 2 3. Наадах дотор ч байгаа. Өвчин эмгээг байж болох. За, өвчин эмгэг гэж үзэж байна уу? За, харамсалтай байна. Түрүүн багийг хэлсэн юм да. Хүний дархлааг сулруулдаг хамгийн том хүчин зүйл бол хооллол. Тэгэхээр бид нар бол энийг мэддэг юм байна шүү дээ. Хоол идчихлээ үйл тамир тгий суудаг гэж боддог бол хүний дархлааг хамгийн ихээр бууруулдаг юм хоол, буруу хооллолт байх юм байна. Хичээж би ноцоор суулдаг. Ихэд чихэр би сулдрал ноцоор нойр хүрэл. Би хөнгөн болоо тэгсэн. За, 500 төгрөгийн 3 дахь асуулт энэ. Монгол хэлний их шигт гээгүүлэгчээр бүтсэн үгийг нэрлэнэ үү? Их шигт хийгч бичсэн. Ямар сүрхий мэдэж байна. Ерөөсөө 7 ихтэй цөмөр ордог шүү дээ. Монгол баавар гэдэг. Тусрууд байж байгаа. Ястаа зүйтэй мундаг байна. Тэрийг мартааг байна гэдэг чинь мундаг байна шүү. Монгол баавар. За, 500 төгрөгийн ажаатай. Ингээд 500 төгрөгийн асуултанд 2 асуултанд хариулсан те. Нэг асуултанд хариулж чадаагүй. Ингээд 1000 төгрөг. Нийтдээ хэд болж байна? 300,800 шиг шүү дээ. Хормон дээр ардын ямар дуу дуулдаггүй вэ? Хурмын дээр ямар дуу дуулдаггүй вэ? Ямар ардын дуу дуулдаггүй вэ? Ямар шарга вэ? Жаахан шарга. За, тэр байж болно. Гэхдээ одоо бидний нэрлэгдсэн бас нэг өөр дуу байна. Яг одоо тохиогдсон. Хурмын дээр ямар дуу дуулж болдгоо вэ? Оройтой вэ? За, төхөлж хэлэх юм бол хуучны кинон дээр тоглодог. Одоо тий. За, бүр тодруулж хэлэх юм бол нүгэл бүгийн кинон дээр тоглодог жүжигчин байдаг. Ичин хорлоо гэдэг жүжигчин. Энэ Ичин хорлоо гэдэг жүжигчин өөрөө зохиосон тийм дуу байгаа. Ялан хоруулаг. Ямар хоруулаг? Янжаар. Гойлонгоо. Зөв дөөхөө. Гойлонгоо гэдэг дуу өөрөө их тийм хүнд дуу л та. Гойлонгоо. Тий. За, энэ төгөл зөв хариулсан. 1000 төгрөгийн хажаатай. За, дараагийнх нь Хүзүүтэй байж толгойгүй, гартай байж хүлгүй. Энэ онцгойг таана уу? Хүзүүтэй байж толгоогүй, гартай байж хүлгүй. Амархан зүгээс юм энэ чинь юу хэлээд Ингээ юм шиг. төөлөөр үү? Төөлөөр гэж. Төөлөөрэ? Өтөв. Тэс чин толгоо шиг юм байдаг баха нэг хоёр нүд байдаг шүү. Толгоорох уу юмтай тэр чи бас. Толгоог юм байна. Үзүүтэй байж толгоогүй, гартай байж хүлгүй. Хэлэх үү? За, хариулж чадахгүй нөө? Итгэхгүй юм. Дээл. Хүзүүтэй байж толгоогүй, гартай байж хүлгүй. Монгол дээл байна. Харин тийм. Тий. Арга тэгж өгөөж байна. За, дараагийн асуулт. Хойно урдаасаа адилхан уншигчдаг өгүүлбэр юу вэ?
Хадгалагдах. Наад ч бас зөв л. Гэтэ нэг өгүүлбэр гэж энэ заасан байна л да. Нэг өгүүлбэр. 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 Энд ч хэцүү. Хэцүү. Ямар ч үсэн хадгалагдах хэлбэр удаасаа үг гэж явдаг. За би энэ өгүүлбэрийн хамгийн ихний үгийг хэлээд өгье. За хэрэм. Хэрэм Гэж цаашаа явах хэрэгтэй. Ардаас нь буцаад уншихад нөгөө өгүүлбэр чинь луу шидэж байна шүү дээ. За цагаан хаалгад өгч байгаа учраас 3 тооллоо. 1 2 3. Хэлэх үү? Энэ хэцүү. Хэрэм шош мэрэх. Шош мэрэх. Хэрэм шош мэрэх гэдэг асуулт. За одоо ингээд супер асуулт заяа. Энэ супер асуултанд оролцох аль эсвэл байна шүү дээ. Юу яа? Энэ хоцсон мөнгөө нэг дахин нугалж авна. Одоо чинь 3300 6600 гэсэн үг байна тийм. Рүүлээ шүү дээ. Хариулт чадахгүйсэн. Үгүй яа. За тэгвэл супер асуулт. За. Нэг ширхэг нь 21 м өндөр, 2.5-аас 50 тонн жинтэй 900 орчим хүн чулуу оршдог арал ямар нэртэй вэ? А. Чежу, Б. Пасифик, В. Хоккайдо, Г. Жава. Пасхи. Баяр үргийн хөөе, Пасхи. Тийм ээ, бид 4 боломжийг хэлж өгөх хэрэгтэй байсан. Юу гэхээр Чежу, Пасхи, Хоккайдо, Жава гэдэг 4 арлаас аль нэг нь авах хэрэгтэй болсон чинь. За одоо яхаар бодогчлогдсон байна. 25-ны өдөртөөс хөдлөөд авч байна шүү дээ. Харин тэглээ урд нь хүмүүс олдчихгүй бас такси гар өргөж байгаа юм байхгүйсэн. За энэ хоёр маань барилгын компанид ажилладаг. Өөрсдөө засал чимэглэдэг бас ажил хөдөлмөртөө амжилт гаргаж байгаа сайхан хүмүүстэй таарлаа. За тэгээд асуулт нь ч бас тун айхтар хариуллаа. Ер нь бол баг зарим юм гэж баг хариулчаар байсан баг жоохон санаа зөрөлдөө тий. Зарим юм яг санаануудаа хэлжсэн боловч жоохон төгсгөлийн хамгийн сүүлийн одоо чинь яг энэ нэг л зүйлээ хэл гэдэг юм дээр наалцсан тийм юм байгаа. Тэгэхээр энэ хоёр маань бол 6600 төгрөг хоцсон байгаа. За ингээд та хоёртой 3300-аар хувагаад аваад та тамиг. За хоёр зорчгтойгоо танилцсан юм дээ. Нэр Батбаатар. Батбаатар. Ховор. Самаа. Цуг ажилтгүй те? Тустай. Тэр ажил үзэх гэж яваад яарч яваад санаандаа Такси өрөөл тэгээд ийм нэвтрүүлэгт оролцчихлоо. За тэгээд та хоёртой ч ихсэн амжилт хүсье. Тэгээд ажил хөдөлмөрч өндөр өдөр амжилтыг хүсье. За тэгээд маань нэвтрүүлэгтээ бас өгөөж гişг гэж компани хамтран ажилладаг байгаа. Тэгээд тэрхүү компанийхаа Тамек гэж нэг сайхан жимсний 100% жимсний амтай жүүс байгаа. Энийг бас хоёртой гарын бэлгүүр өгчгөө. Тэгээд байнгын хэрэглэгч болоорой. За баярлалаа. Та бүхэн орон нутгаач гэсэн амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За амжилт хүсье. За тэгээд доо яхтаж гисэн баярлалаа. Тэгээд уран бүтээл жүжигчин хүн гэдэг бол маш зав муутай байдаг. Тэгээд энэ хүн их ажлынхаа хажуугараас бидний урилгыг хүлээж авч тийм ээ. Маа нэвтрүүлэгт орцсон танаас баярлалаа. Цаашдаа чинь уран бүтээл өндөр өндөр амжилттай хүсье. Маш олон сайхан уран бүтээл өрөөж үзэгч олныг бас баясгаж яваарай гэдэг юуд бас төвшөлөө. За баярлалаа. Энэ хүмүүстэй уулзаж бас асуулт хариулт явуулж баач гэсэн тарихаа өөр юмар бодож яаж амрах тийм боломжийг олгосон танай телевизэнд баярлалаа. За тэгээд одоо такси өрөөд явсан чи бас сайхан байна. Сонирхолтой хүмүүстэй юм яриад. Тэгээд энэ нэвтрүүлэгт бас оролцсон энэ 3 оролцогчтой бас цэвэрлэг нэгцээр дамжуулаад баярлалаа гэж хэлье. За тэгээд манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг өгөөж шиг гэж компанийхаа гарын бэлгийг бас танд гардуулъя. Тэгээд бүтээлтэй өндрөөс нь амжилт хүсье. За их баярлалаа. Өглөөстэй такси шоу нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлж байна. Манай энэ удаагийн зочноор Дозд Entertainment-ийн захирал Монгол Улсын соёлын төвийн ашигладаг жүжигчин Дорцор ах маань оролцлоо. Ингээд эх 7 хоногийн ням гарагийн 20 цаг 20 минутаас эргээд уулзлаа түрүү ихтэй үзэгчтэй. Такси шоу тантай хаанч таарч мэдээ шүү. Баярлалаа. Tamne